За сайн байцгаана уу хүүхдүүд. Сайн байна уу? За өнөөдрийн хичээлээр багш нь дүрслэх урлагийн хичээл орно. Та нар бэлэн үү? Бэлэн. За багш нь бэлэн. За дэлгэц рүү анхааралтай хараад сонсоорой. Багш нь нэг чимээ сонсгоё. Юуны чимээ вэ гэдгийг та нар танаарай. За юуны чимээ вэ? Урганы чимээ шүү дээ. Хурга яаж дуурдаг гинөө? Мэй гэж. За тэгвэл одоо багш нь самбарт нэг зураг байрлуулъя. Та нар ажиглаад байж байгаарай. За юуны зураг вэ нөө? Юуны тухай зураг вэ? Малчны зураг вэ нөө? За энэ тэгвэл энэ зургийн гол дүр нь хин юм бол? Гол дүр нь. За гол дүр нь. Гол дүр нь хүүхэд. За. Энэ зурагт тэгвэл юу ямар амьтад юу байна вэ? Нохой. Эшиг. Хураг. Малчин охин байна тийм ээ. За тэгвэл энэ зургийг та нар ажиглаад та нарт ямар сэтгэл төрж байна вэ? Өөрийнхөө төрсөн сэтгэлийг энэ зургийг ажиглаад төрсөн сэтгэлээ багштай илэрхийлээрэй. Юу төрж байна? За чөлөөтэй. Юу төрж байна? За бодоод хэлээрэй. Юуны тухайг өгүүлж байна? Юу төрж байна? За хэл. Малчин. Нэг малчин айлын тухай гарсан байна, тийм ээ? Хэлээрэй, зөв шүү дээ. Аха. Малчин охин хургаа эрхлүүлж байна гэж. За өшөө. Хөдөө тал санаанд орж гинөө. За хөдөө тал санаанд орж гин гэж. За тэгвэл энэ зургийн маань нэр нь ямар нэртэй зураг байх нь вэ? Хурагчин охин. За энэ зургийг зурсан зохиолч маань Цагбаяр гэдэг хүний хурагчин охин гэдэг сэдвтэй зураг байна. Энэ зургийн маань тэгвэл гол дүр нь хэн байх вэ? Хурагчин охин байх нь шүү дээ. Хургаа эрхлүүлж байгаа хурагчин охин байх нь шүү дээ. За тэгвэл хэдүүлээ өнөөдөр энэ бүтээлийг Цагбаярын хурагчин охин гэдэг бүтээлийг хараад ярилцлаа, ажиглалаа тийм ээ. За багш нь өөр нэг бүтээл сонсгоё. Анхааралтай сонсоорой. За зөв сууж байгаа хаалттай сонсоорой. Ой. За мэддэг хүүхдүүд байвал дагаад дуулаарай. За энэ дуу мэдхүү та нар. За ямар нэртэй дуу энэ тэгвэл?
Миний хэн цорог гэдэг дуу шүү дээ. За тэгвэл энэ дууны маань гол дүр нь хин юм бол? Гол дүр нь хин? За хэн цорог байх нь шүү дээ. Гол дүр нь хэн цорог. За одоо хүүхдүүдээ энэ дууны шүлгийг багш нь та нарт тарааж өгсөн байгаа. За нэг удаа англи нийтээрээ уншаарай. Харааны уншлагаар, өөртөө унших уншлагаар. За шүлгээ уншаарай. За болцсон хүүхдүүд нь гараа өргөж зүв суучихаарай. Багш нь харъя хэн дуусаагүй. За дэлгэц рүү харъя. Багш нь миний хэнц хурах шүлгийг өнгөөр будсан байна, тийм ээ? За бадаг өнгөөр будсан шалтгаан нь бадгаар нь гаргасан байна. За эхний бадгийг багштаа гоё уншиж өгөх хэрэгтэй нэ. За жавхлан баяр. За дараагийн мөрийг, дараагийн бадгийг. За маргад. Нэрс мэрж намайг чиглэлээр яадаг. Дун цагаан хүстэй дунуу хар мэдээ. За дараагийн. За гээгээ. Төрсөн хотон дотроо. За болсон. За хамгийн сүүлчийн мөрийг юм шүү. За итгэлт төрүүлж гар өгсөн. Гараад өхөөрдөн эрхэлдэг нааш цааш дэгдэн. За малчин хүнийг баясгадаг гэж байна. За тэгвэл энэ шүлгийн маань гол дүр нь хэн гэсэн бэ? Хэн цорог байх нь шүү дээ. Энэ самбарт хэн цорог байх нь шүү дээ. За шүлэг уншаад та нарт мэдгүй гарч ирсэн үү? Гарч ирээгүй юу? За тэгвэл багш нь самбарт 2 үг байрлуулъя. Та нар мэддэг бол багштай хэлээрэй. Ямар утгатай үг юм бол? Хэнц гэдэг нь юу гэсэн утгатай юм? Хөөхөн. За. Тий хамгийн сүүл төрсөн хургийг хэн цурах гэдэг юм шүү дээ. Бусдаасаа оройтож гарсан нэл хургийг хэн цурах гэдэг юм шүү дээ. Тэгвэл энэ шүлэгний маань гол паттерн бусдаасаа оройтож гарсан хэн цургийг хэлэх юм шүү дээ. За халзан гэдэг нь юу гэсэн үг юм бол? Зүс. За зүстэй. За хараарай. За энэ толгой нүд орчим хэсгээрээ бүтэн цагаан. Ямар ч өөр өнгө ороогүй цав цагаан толгой хэсгээрээ. Тэрийг халзан гэдэг юм шүү дээ. За хэнц гэдэг нь юу гэсэн? За тэгвэл өнөөдөр хэдүүлээ. Өнөөдрийн хичээлээр хүүхдийн бүтээлээс гол дүрийг нь тодорхойлоод төрсөн сэтгэлдээ зургаар илэрхийлэх юм. Тэгвэл өнөөдөр энэ шүлэгний маань гол дүр нь хэн цурах. За хэн цурах тэгэхээр хурах хэдүүлээ өнөөдөр зурч сурах нэ. За хурах зурахта тодорхой дараалалтай гэдэг юм. За багш нь дарааллыг байрлуулъя, ажиглаарай. За эхлээд юу зурах нь? За толгой. Эх би. Үс. За эх биеийг зурах нь. За ямар зураас ашиглаж зурсан байна вэ? За хэлээрэй зөө штэ. Номон зураас ашиглаад юуг нь зурсан байна?
Үс буюу их биеийн зурсан байна. Толгой нь ямар дүрстэй вэ? Зөөн дугуй дүрстэй. За дараа нь юу нэмэгдэж гэнэ үү хараарай. Чих. Чихийн зурхан байна. Эхлээд толгой их биеийг зураад дараа нь чихээ зурхан байна. За. Хөл нь нэмэгдэж шít. За хөл дээр үс сүүл нэмэгдэж байна. За нүд амын зурхан байна. За зураад дуусчлаа. Хамгийн сүүлд үсийн зурж шít. Ямар зураасаар зурж байна? Номон зураасаар үсийн зурхан байна. За дэвтэртээ зурах, цаасандаа зурах та. Энэ зураг маань, энэ хураг маань, энэ шүлгийн маань гол дүрэн тийм ээ? Гол дүрээ зурах та. Зургийн цаасныхаа гол хэсэгт зураарай хүүхдүүдээ. За заавраа хараад зураад эхлэе. За хураг зурх нь байна тийм ээ? Гол хэсэгт нь зураач. Зураарай. Зураг харагчлаа харж байгаа хүүхдүүдээ. Гол дүрийг зургийн цаасныхаа голд нь зурна зүг тийм ээ.
хэдэн хөх дууссан мэн хараа. Гараар өрөг ба штэ. За 1 2 3 4 5 6 7 8 9 10. За бусдыгаа томоотой хүлээгээ сууж гараа зурсан хөхтүүд нь. Зурсан хөхтүүд нь томоотой бусдыгаа хүлээгээ сууж гараа. Болчих штэ. Гой зурсан байна. Зурцсан уу? За дахиад бүртгэе багш нь хэдэн хөхөд дууссан. Харъя. За нэг хэдэн хөхд үлдсэн байна. За зурд дуусаагүй хөхтүүдтэй багш нь тусалцаа үзүүлэхээр дэлгэцэнд бичлэг үзүүлээ. За бүгд бичлэгээ үзээрэй. За хурц зураг харагчлаад байгаа хөхтүүдээ. Хэлбат байна уу? Хөөцөн үү? Дууг нь мэддэг бол дуулдвал. Харин уу миний хинц хурах шүлэгний гол дүрийг зургийн цаасныхаа яг голд нь зурсан байна тийм ээ. За бүтээлээ юу юугаар баяжуулсан байна хүүхдүүдээ? Уул. Гэр. За гол. Малчин гэр. Өвөс. Мод. Уул, нар. За гих мэтийн зүйлсээр баяжуул зурсан байна тийм ээ. За одоо тэгвэл хүүхдүүдээ. За миний хинц хурах шүлгээ уншсан тийм ээ. За одоо та нар зурсан хургийнхаа хажууд төрсөн сэтгэлдээ баяжуулан илэрхийлж зурна. За өөрийнхөө төрсөн зохиогоо зурхна. Өөрийнхөө төрсөн сэтгэлдээр өнгийн харандаага гаргаад баяжуулж зурж будаарай. За будаарай. Sorry. Sorry. Харандаага дундаа.
Өөрийнхөө төрсөн сэтгэлээр зураг баяжуулж зурна шүү хүүхдүүдээ. За, зураад дууссан хүүхдээ нөө. За. Зураад дууссан юм уу? За. Шүү. За, 3 минут үлдсэн байна шүү хүүхдүүдээ. За. За, багштай зураад дууссан хүүхдүүд зурсан зурагныхаа доод, бүтээлийнхаа доор нэрээ тавиад за байрлуулъя, самбарт байрлуулъя. Бүтээлийнхаа доор нэрээ тавиараа хүүхдүүд.
За байл. Нэрээ тавиар өгтөж. Тавьсан юм уу? За. Дууссан хүмүүс нь багштай бүтээлээ самбарт байрлуулаарай. За босоод. За итгэмжтэй аягүй гой зурсан байл шүү дээ. Аадар багштай. За. Гоохгүй шүү. За дууссан мó. За. Бүтээлийн болондоо бүтээлээ байрлуулсан хүүхдүүд нь миний хэн сурах шүлгээ уншаад сууж байгаарай. Ямар мундаг ээ. Бусад найзуудтай саад болохгүйгээр зөв суугаарай. Би нэрээ чиг.
Хүүхдүүдээ бусдаа саад болохгүйгээр дууссан болов шүлгээ уншаад яж гараа гэсэн тийм ээ багшин. За бүтээлээ өгөөгүй хүүхдийн байна. Бүтээлээ өгөөгүй. За бүтээлээ өгөөгүй. Бүтээлээ өгсөн. За зөв сууя. Бүтээлээ өгөөгүй нь хэн бэ? За одоо наашаа анхаарлаа хандуул. За зөв сууя. Хараарай. За уншиж байгаа юм орхиод зөв сууя. Зөв суурай мөгчрлаа. За ангийнхан найзуудынхан зорсон бүтээлүүд. Гой зорсон байна уу? Гой зорсон байна. За одоо салаа болгоноос багштай 2 хүүхэд. За нэгдүгээр салаанаас хэн гарч ирэх вэ? 2 хүүхэд. За аминго хэн 2? Дэнэрл 2. За. Эдний салаанаас. За Жавхлан баяр. Эрхэм хүү. За Наранга 2 гарч. За 3 дугаар салаанаас. 3 дугаар салаанаас. За гараарай. Этгэлт. За Амирл 2. За. За одоо та нар ч гэсэн бүтээлээ хараарай. За ангийнхаа найзуудын бүтээлээс чамд хамгийн их таалагдсан бүтээлээ сонгоорой. Өөрт хамгийн их таалагдж байгаа бүтээлээ. За. За бариад байж байгаарай. За. За. Эшэ зогсож байгаа юм Наранга. За энэ зогсож байгаа. Амарлан сонгосон юм уу? За бүтээл. Хэний бүтээл хамгийн гоё вэ? Харж байгаад тийм ээ. За. За тийш зогсож байгаа. За сонгоход гэцүү вэ? За хүртлээ. За Амарлан хэний бүтээлийг сонгосон юм бэ? За нэр нь алга. Энэ хэний бүтээл юм бэ? Энэ хэний бүтээл вэ? За Сандрын бүтээл. За Сандрын бүтээл хамгийн гоё бүтээл байна гэж. За Сандртаа баяр хүргээрэй. За чи яагаад энэ бүтээлийг хамгийн гоё гэж сонгосон юм? Аха. За багш нь барьчих. Хурган хөөрхөн тэгээд Монгол дээл өмссөн хүнтэй тэгээд байсан болохоор гоёсэн. Ямар мундаг. Хурган их хөөрхөн байна. Монгол дээл өмссөн хүн зурсан байна гэж. За Сандрын бүтээлдээ баяр хүргээрэй. Сандартаа баяр хүргээрэй. За бүтээлдээ баярлалч. За энэ хэний бүтээл вэ? За Нандан Хүслэнгийн бүтээл шалгарсан байна. Нандан Хүслэлтэй алгадчихаарай. За яагаад? Юун гоё юмсан? Гэр нь амар гоё даа. Өв сэдвэртэй амар гоё юмсан. За Монгол гэрээг амар гоё зурсан байсан гэж байна. За баярлалаа сууж агаарай. За энэ хэний бүтээл вэ? За Шөрөө Эрдэнгийн бүтээлийг гоё бүтээл байна гэж сонгосон байна. За алгадчихаарай. Шөрөө Эрдэнд алгадчихаарай. За юун таалагдчих чамд? За уул ус Монгол гэр зурсан. Уул ус нар Монгол гэрээ гой зурсан байна гэж байна. За сууж байгаарай. Энэ хинийхээ. За тэгэрлийн бүтээл. За алгадчихаарай хүүхдээ.
За юунд таалагдсан од гэрлийн бүтээлээс? Уулна. Энэ юу юм бол? Хүн яаж байгаа юм бол? Хургаа хариулж байгаа хинт хургаа хариулах гэж байгаа охин зурсан биш тийм ээ? Тийм од гэрлээ. За тэр нь гоё байсан байна гэж байна. За суч. За энэ нэргүй бүтээл хэнийх вэ? За Тэлмөндөө баяр хүргээрэй. Тэлмөний бүтээлийг гоё бүтээл байна гэж байна. За юунд таалагдсан? Уул нь гоё. Уул нь гоё их шавх гоё уул зурсан байна гэж. Гоё уул зурсан байна. За Тэлмөндөө баяр хүргээрэй. За энэ хөл бөмбөгийн талбай юм шүү. За энэ зэ инэрлийн бүтээл байна. Зэ инэрлих. За юунд таалагдсан? Тийлээгөө. Энэ энэ зэ инэрлийн энэ хургчин хүү маань хургаа хариулангаа гадаа бас тоглодог гэдэг зүйлийг илэрхийлсэн биш. Тоглоомын талбай байршил зурсан биш. Мондог байна уу? За алга тушаарай. За багш нь бүтээлийн байрлалч. За эдгээр бүтээлийг зурхад хэдүүлээ хамгийн их юу зурсан байна? Уул ус зурсан биш. Хаан байгаагаар дүрсэлж зурсан байна вэ? Хөдөө талд байгаагаар дүрсэлж зурсан биш. За тэгвэл хэдүүлээ өнөөдрийн хичээлээр юу хийж сурав? Юу бүтээж сурав? Зургаар юу илэрхийлж сурсан? Өөрийнхөө бодож байгаа зүйлийг бодол сэтгэлээ зургаар илэрхийлж зурсан. Өнөөдрийн хичээлийн маань гол дүр нь хэн байсан бэ хүүхдүүд? Хэн зураг байсан. За хэн гэдэг нь тэгвэл юу гэж хэлсэн? Бусдаасаа оройтож гарсан нэл хургыг хэлдэг юм. За багш нь гэрийн даалгавар өглөө. За гэртээ миний хэнц хураг гэдэг шүлгийг дөөрайлган зохиогоод миний хөөрхөн юу ээж болох вэ? За амтнаас өөр юу ээж болох вэ? Ишиг хураг дүү миний хөөрхөн дүү мондог байна. Тугал. За 5 хушуу малаас өөр хариулт авъя. 5 хушуу малаас өөр. Миний хөөрхөн ээж, миний хөөрхөн дүү. За миний хөөрхөн найз гэх мэдчлэн гэрийн даалгавар өгж байгаа шүү. Гэх мэдчлэн дөрвөн мурд шүлэг зохиогоод за гол дүрийг зургаар илэрхийлж ирээрэй хүүхдүүдээ. Миний хөөрхөн юу байж болох вэ? Бодоод гол дүрийг зургаар илэрхийлж ирээрэй. За хичээлд идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа.